Намайг Ари гэдэг. Би хамтлагийн дуучин Pias Coffee гэдэг. Намайг Гар гэдэг. Би болохоор Мөсийн 4-р төвшин оюутан. Тэгээд аялах дуртай. Намайг Чонсоо гэдэг. За би Чингис хаан үндэсний музейн хүний нөөцөөр ажилладаг байгаа. Намайг Үнмөх гэдэг. Үнэлгээ мониторингийн чиглэлээр хэвлэл мэдээлэл иргэний нийгмийн салбарт ажилладаг. Намайг Сүнико гэдэг. Би гэрэл зурагчин. Бас аялах дуртай. Анх яг аялалд явахдаа миний хийдгээс алдаа юу вэ гэхээр нэлээд их ингээд хувцас ч юм уу янз янзын юм ингээд Монголоос аваа авчдаг. Тэгээд тэнгуут яг тэр нь очиод хэрэгцээгүй байгаад шаардлагаас нэлээд байдаг. Дээрээс нь бас яг аялалд явахынхаа өмнө юу хийх вэ гэдгээс төлөвчүүлэх маш сайн. Тэгэхгүй бол яг тэндээ очиод хаана юу хийх үү гэдэг ингээд яг юм бас хайгаадаг хүмүүс байдаг. Одоо тэр улсынхаа нийтийн тээврийг судлал зүгээр юм лээ. Гайл дээр айгүй асуудлууд гардаг. Тэгээд гайлаар ер нь зарчихтаа юу авч болохгүй вэ гэдгийг нь харчих нь айгүй зүгээр. Хувьс алхан өөр болохоор нэг хуулийн нэг харчвал зүгээр юм билээ. Сүүлд нэг Хонконгоор явхад яг цуу явж ирсэн нэг эмэгтэйтэй ингээ муудалцаад хамгийн гол нь тэр хүн амар хэцүү ааштай хүн байсан байхгүй. Тэгсэн чинь ингээл тэр өдрийн 2-3 өдрийн ингээ аялал ингээд хичнээн гоё газар явсан ч гэсэн ингээ сүрцэн. Тэгээ тийм болохоор ерөөсөө нэг ааш нь алдахгүй хүнтэй хизээч аялалд явахгүй гэж өөртөө шийдсэн гэх юм уу, амласан гэх юм уу. Анх айлгаасаа яг нэг сайт ашиглаад эсвэл нэг аппликейшн ашиглаад их юм бол цаашдаа болохоор одоо дараа нь одоо аялахад нь хүртэл зочд буудууд дээр сим юм дээр ер нь бол гарч ирэх хөнгөлтүүд амирх орж ирдэг. Тэгэхээр ер нь бол тайлбараа нэг тууштай нэг сайт дээр тогтчвол зүгээр байх гэж бодож байна. Заавал одоо Trip.com ашиглах биш, заавал Booking.com ашиглах биш те. Ер нь л өөртөө тохирсон тохиромжтой. Одоо тэр тухайн сайтууд дээр тогтчвол зүгээр байдэн шүү. Мэдгүй би л онгоцны буудал дээр цагтаа ирсэн мөртлөө онгоцноос хосорсон ч үе би. Заяа тэр нь ингээд noise cancellation-тэй явж байгаад шал буруу гейц буруу цагаа хаацсан. Тэгээ айгүй итгэлтэй хүлээж суужсэн чинь тэгээ миний очих гейц нь ингээд нөгөө буудлынхаа нөгөө талд нь байсан мэлээ. Тэгээд алдсан. Яа тиймэрхүү зөндөө надад болдог. Би жоохон тэрэн дээр айгүй бүтлэхүү гэтээ яг бүтсэн юм бол сайн санахгүй байна. Гэхдээ бүх аялууд амар гоё. Тэгэхээр нэг санаа зовдөг юм бoo. Эцэстэн дээр дурсан чинь айгүй чухал болохоор айгүй дээ. За нэг усны савтайгаа явбал надад зүгээр санагцсан. Угаасаа маш их алхаал юмнууд үзэх болохоор усны савнд ус игээд яваад ивэл зүгээр. Тэгвэл байнга ус худалдаж аваад хар чинь жоохон үнэтэй зарим газар. Би нэг имээ дээр өссөн. Тэгээд имээгээ бас яг ингээд нөгөө баг ахта ийш тийшээ бас их яваасаа аялаасаа гэж айгүй хүсдэг байсан болохоор ер нь ийш тийшээ явахдаа имээгээ зургийг бол ингээд заавал аваадаг. Хараамтай болохоор нүдний шил маань ингээд яг гадуур явж байхад ч юм ингээд эвдэрсэн. Тэгээ тийм учраас нөгөө гадаадад чинь нүдний шил авах ч юм уу линз авах ч амар үнэтэй. Хоёр нүдний шил авч явдаг ч юм уу эсвэл нөгөө линзээсээ авч явдаг ч юм уу те. Янз янзын аппликейшнууд янз янзын улсад янз янзын шалтгаанаар ашиглах боломжтой болдог. Жишээ нь Солонгос руу ч юм уу очих юм бол ер нь яг нөгөө цахим одоо какао гэдэг ч юм уу те. Тиймэрхүү ингээ аппликейшнууд бас ингээ ашиглахад зайлшгүй яг өөрийгөө нөгөө баталгаажуулах хэрэгтэй дугаартай байх хэрэгтэй бас гэдэг юм билээ. Тэгэхээр яг тэрэн дээр тиймэрхүү тохиолдолд ерөнхийдөө баг VPN аппликейшн ашиглаж ер нь надад зүгээр байдаг. Тийм Кашмирын тийм нэмхэн оролт байвал тэрийг одоо халуун газар очивол дотор нь аягүй эсэтэй болохоор ингээд нөмрөөд явхад аягүй амар эсвэл дэрлээд явхад ч амар мэдээж утас камер power bank тэгээд дата надад аягүй чухал wifi хаагаад хэрэгтэй зүйлсээ заавал нэг газар орж иж wifi-тай болж иж хайсны оронд бэлэн дататай байсан бүх юмыг аягүй амархан шийдэж өгч байгаа. Тэгэхээр нэг ямар нэгэн төрлийн нэг eSIM аваад явцдаг. Мэдээж нөгөө нэг өвчин амдаа хорлог тайлах одоо ходоодны гидсний за нөгөө толгойн юмнууд бол ер нь заавал авах шаардлагатай байдаг. Би болохоор амар их юм хөдөлж авдаг. Ер нь ингээ үр өвчтэй авал хоёр чимтаантай ирдэг хүн баггүй. Тийм учраас зүгээр яг ингээл за маш бага хувцастай аваа шүү гэж өөртөө хэлээл хитгэн цөөх юм аваа авцсан нь бол надад үнэхээр ондог гэх юм уу. Өмнө нь болохоор би очсон газараасаа нэг удаагийн сим авчдаг байсан. Тэрний 7 хоног моногийн эрэхтэй ч юм уу сарын 2 сар 3 сарын. Тэнгүүд нэг тулгардаг асуудал нь болохоор тэр симийг хийгээд одоо тайлбарууд нь ер нь айгүй ядгаатай нөгөө нэг өөр хэлтээр байна. Тэгээд айгүй ярвхтай санагдсан. Жишээ нь бол одоо сүүлд одоо би Хятад, Непал, Малайз, Макао гэдэг 4 өөр одоо газар очиж байгаа байхгүй тий. Тэгэхээр нэг аяллаараа 4 өөр газар очих шаардлагатай болоход одоо байнга тухаастаа очиад сим аваад тахлаа аюу хэцүү. Тэгэхээр нөгөө нэг юм олонсон сим бол аюу найдвартай хэрэглэхэд амар. Ер нь л аялыг чинь нэг том ачааг бол нэг хөнгөвчлэн гэсэн. Одоо тэгээ би нэг сар Солонгос руу явах байгаа. Найзтайгаа хамт цаг өнгөрөх гэж явж байгаа болохоор тэр цагийн тэгээ ингээд интернет хайж, wifi хайж өрөхгүй тулд такси дуудах ч юм уу ямар нэг хэрэгцээ болвол интернеттэй байх нь хамгийн
чухал зүйл. Тэгээ яг дугаартай байсаас илүү баг интернеттэй байсан хамаагүй чухал зүйл болохоор эсэм амар чухал. Дараагийн аялал дээр бол заавал авах хэрэгтэй юм байна. Би сандал өвдөрчлээ. Тэгээд сая нөгөө Mobicom-ыг Global Data eSIM гарсан юм лээ. Тэрийг бас дараагийн удаа ашиглая гэж бодож байгаа. Тийм олон улсын янз янзын аппликейшн ашиглахаар нэлээд бас төлбөр нь өндөр. Яагаад гэхээр дандаа доллараар гүйцэтгэдэг. Тэгээ бас улс орнуудын яг ингээд үүнээс нэлээд харьцангуй зөрүүтэй ингээд байгаад байсан. Тэгээд сүүлд би бас энэ 9 сард Таиланд руу явсан. Тэгээд Таиланд руу явхад надад маа нэг найз санал болгож чи зүгээр ашиглаад үзээрэй гэд Global Data eSIM гэдэг Mobicom-ын гаргасан шинэ бас юм онлайн eSIM-ийг үйлчилдэг байсан. Тэрийг бас ашиглаа явсан чинь ер нь яг өөр олон улсын аппликейшн ашигласнаас илүү амар төлбөр ч юм уу ингээд тооцоогоо ихэд бас илүү амар гэсэн. Дээрээс нь өртгөө өвчсөн хамаагүй боломж юм байна. Тэгш яхад нөгөө интернет чи айгу үнэтэй байдаг шүү дээ. Тэгээ бүр за намайг жилийн өмнө явж байхтлаа бүр амар их мөнгө олж исэн. Гэтэ одоо болохоор Mobicom-ын Global Data eSIM гэдэг зүйл гарсан юм байна. Тэгэхээр аялагчдын маань интернетийн асуудлыг маш гоё зохицуулж өгсөн гоё шийдэл байна. Тэгээ Mobicom-д баярлалаа. Яг тэнд амьдардаг хүмүүсийн амьдралаар амьдрах нь надад их сонирхолтой байдаг. Иддэг хоолыг нийтээ зүгээр нэг газар орон барилга байгууламж гэдгээс гадна тэр хүмүүсийн тэнд амьдардаг хүмүүсийн нүгстэй юу мэдэртгийг нь бас уудлах гэдэг бол юм аялж байгаа хүмүүсийн зайлшгүй хийхстэй зүйлс нэг нь байх гэж бодож байна. Яг тухайн орныхаа яг юм хөдөө арай жоохон нутгийн хүмүүс байдаг газарт нь хэрэг очиж үзэх юм бол яг юм тухайн соёлыг амар сайн мэдэрнэ. Жишээлбэл би Германы яг тийм хөдөөд очичоод бүр яг юм Монгол шиг юм хонь мал бэлччихийдэг. Айгүй гоё ногоон тал малтай тэгээд амар гоё. Аялж байгаа газараасаа заавал хүнтэй найзлах гэдэг юм зарчимтай. Тэндээсээ яг юм аялж байгаад бүтээсэн найзууд үнээр гоё яваад. Жишээ нь за Америкт одоо байхдаа ингээ миний танилцсан найзууд одоо Таиландд Сербид байдаг, Колумб байдаг, бас өөрөөсөө Америк хүмүүсийн дунд нь байсан. Тэгээд бид нар одоо хүртэл ингээ холбоотой байнга ингээ бие биендээ минь төрөгтэй холбоо барьдаг. Одоо нэгнийхээ байгаа усаар дайраад өнгөрөх юм бол бие биенийдээ очиж бие биенийгээ хост хийх ч юм уу те. Энэ жил бас Филиппин руу явахдаа нэг юм зурагчин найзтай болоод тэгээ одоо хүртэл энэ нөгөө байнга чатлаад гой юм зураг амтны зураг ч юм авахаараа ингээд над руу бас ингээд байнга явуулаад тэгдэг аваа. Аялалж байгаа газартаа яг таньдаг хүнтэй байвал одоо айгүй амар байдаг. Тэгээд яг хүмүүс яаж яг тэр оронд нь тэр газарт нь амьдардаг вэ? Тэр маягаар нь яг аялах дуртай. Илүү музей, урлаг, тиймэрхүү талын илүү харж явдаг юм уу? Миний хувьд бол бас хамгийн чухал нь бол хоол. Тухайн хоолыг би аль болох тийм шин содон өмнө идж байгаагүй одоо амсж байгаа тэр зүйлсүүдээ л ер нь бол туршихыг гэдгийг боддог тийм. Олж авсан дурсамж гэдэг бол ингээд хүнд яг насан туршид байдаг учраас аль болох яг ингээд санхүүгээ бас сайн төлөвлөөд өөрийнхөө ер нь яг хийх юм аа хийн гэж байгаа юм одоо бүгдээрийг нь баг хийж үзэхээр бас төлөвлөсөн юм зүгээр. Тэгэхээр миний аялж байгаа хүмүүст бас нэг хэлэх зүйл бол ер нь яг тийм мөнгөө өөрөөсөө битгий харамлаарай, өөрийнхөө дурсамжаас битгий харамлаарай. Ер нь яг тухайн бас аялсан газар орондоо өөрийнхөө мөнгийг те ингээд зарцуулаад худалдаа авалт хийнэ гэдэг чинь аялж байгаа хүний хувьд яг тэр ингээд дурсамж бүтээж байгаа тэр газараа дэмжиж байгаа бас нэг хэлбэр шүү. Тийм учраас аль болох ингээд мөнгө харамлахгүйгээр бас ингээд аялаарай гэж миний хувьд асуулт байна.